ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй. Эх хүн гэр орнон авч явдаг, эмэгтэйчүүд дэлхийн төвшөнд үүнийгэм батлаж байна. Ангела Меркель Герман улсыг удирдах байгаа бол Шинэ Зеланд, Мозамбик улсууд эмэгтэй ерөнхий сайдтай байна. 1893 онд Шинэ Зеланд улс анхудаа эмэгтэй хүн сонгуульд санал өгөх тэгш эрхтэй болж байжээ. Хаант улсуудын хувьд Данийн Вантулас, Голланд, Их Британд эмэгтэй хүн төрийн дээд эрх мэдлийг барьдаг бөгөөд хатан хааны үүрэг гүйцэтгэж байна. Их Британд Маргарет Тэтчер ерөнхий сайд байсан. Нийт дэлхийн 11 оронд эмэгтэй төрийн тэргүүн сонгогдсон ажиллаж байгаагаас 7 ерөнхийлөгч. Чили, Финлянд, Энэтхэг, Ирланд, Либери, Филиппин, Швейцар улсууд тус эмэгтэй ерөнхийлөгчтэй байна. Нэгдсэн үндэсний байгууллагад улс орнуудаа сууж байгаа элчин сайдуудын 39 нь эмэгтэй байна. 21-р зуунд зөвхөн Саудын Араб ганцаараа эмэгтэйчүүдэд сонгох эрх олгоогүй орн болж үлджээ. Монголчуудаа уран бүрийн нүүдэл гаргах хаалга бүсгүйчүүдэн дэмжицгээе.